Хаб нь сүлжээний дамжуулалтыг зохицуулагч, сүлжээг салгалах, сүлжээний сигналыг өсгөх зорилттой тухайн сүлжээний компьютеруудыг өөртөө холбогч, тэдгээрийн хоорондын мэдээлэл дамжуулах сигналыг хуваарлаж бүхий төхөөрөмж юм. Мэдээлэл нэг порт дээр ирэхэд хүлээн аваад бүх порт руугаа илгээх замаар мэдээллийг дамжуулдаг бөгөөд мэдээллийг нэг нэгээр нь дамжуулгаараа удаан ажиллагаатай. Хаб нь Half Duplex буюу тухайн агшин зөвхөн илгээж эсвэл хүлээн авдаг. Switch нь ихэвчлэн 4, 8, 16, 32, 64 порттой байдаг. Тэдгээс нь шууд компьютеруудыг эсвэл хабуудыг залгаж болдог. Хэрэглээний хувьд хабын хийдэг үндсэн ажлуудыг хийж чаддаг. Хабаас ялгаатай нь switch-ээр холбогдсон хоёр компьютер өөр хоорондоо өгөгдөл дамжуулахад switch дотроо логик зам үүсгэдэг. Рутер буюу замжлагч. Энэ төхөөрөмжийг 2 болон түүний стейшны сүлжээг холбоход хэрэглэнэ. Энэхүү сүлжээний төхөөрөмж нь мэдээллийн хэсгүүдийг сүлжээнээс сүлжээнд дамжуулах үүрэгтэй бөгөөд ямар замаар дамжуулбал найдвартай хурдан очихыг тооцоолдог. Мэдээллийг дамжуулахдаа хүлээн авагчийн IP хаягийн дагуу шийдэл гарган дамжуулдаг. Тухайлбал байгууллагын дотоод сүлжээг нийтийн сүлжээнд холбоход рутерийг хэрэглэдэг.